Амьжгийн эрсдлийг бууруулах, хор уршгийг арилгах зэрэг зайлшгүй шаардлага гарсан болон байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажил 45 хоног хүртэл хугацаагаар шилжүүлж болно. Хэлцээнд оролцож байгаа үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эдлийн ажилтан сонгуульд зохих дээд чатны байгууллагаас нь урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр тухайн сонгуульт ажилтанд холбогдуулж сахилгын шийтгэл ногдуулах, тэднийг хэлцээнд оролцсоныхын төлөө өөр ажилд шилжүүлэх буюу ажил олгогчийн санаа чалгаар хэлцээний туршид болон хэлцээ дууснаас хойш 1 жилийн дотор ажлаас халахыг хориглодог. Сул зогсолтын үед ажилтны байгууллага дотроо хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажилд эсвэл өөр байгууллагад төр хугацаагаар өөртөө тохиролцсны үндсэн дээр шилжүүлэн ажиллаж болно. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн шийдвэрийг үндэслэн ажилтныг эрүүл мэндэд нь харьцуулахгүй өөр ажилд түүнтэй тохиролцсон шилжүүлж болно. Ажилтны буруу биш шалтгаанаар гарсан сул зогсолтын хугацаанд ажилтныг өөр ажилд шилжүүлэн ажилуулах боломжгүй бол хамтын гэрээнд заасан хэмжээний олгор олгоно. Энэ асуудлын талаар та хөдөлмөрийн маргаан таслах комиссэд хандаж болно. Маргаан таслах комисс байхгүй эсвэл ажил олгогч буюу ажилтан хөдөлмөрийн маргаан таслах комиссийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авсанаас хойш 10 хоногийн дотор зохих сум дүүргийн шүүхэд нэхэмжил гаргах эрхтэй бөгөөд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль заасан бүрдүүлбэрийг хангаж улсын тэмдэгтийн хураамж төлөхгүйгээр шүүхэд хандах эрхтэй. Мөн ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана.